Амжилтын сайхан өдөр байна. Мандалтын сул суусан ч үнэхээр сайхан байна. Олон орж ирээрээ гэж бас тавгандээ сайхан үсэг өрөөлийг гişүүдье. За манай техник бидний урилгаар бүрдсэн шинэ усууд байна уу? Гараа өргөж. Вау, зөндөө штэ. Тийм ээ, та бүхэн яг үедээ энэ зааланд аав, ээжтэй, найз нөхөд ах トゥ нарынхаа урилгаар хүрэлцэн ирсэн байна. Та энэ хүмүүст итгэсэн учраас өнөөдөр энд ирсэн. Тэгэхээр цөмөрөө итгэхийн талаар өөртөө итгэхийн талаар цөмөрөө хэдэн үг ярилцъя гэж бодож байна л да. Та өөртөө хэр итгэдэг вэ? Яг одоо байгаа салбар дээрээ, байгаа мессен дээрээ, яг энэ байгаа нөхцөл байдал дээрээ тийм үү? Ажлынхаа нөхцөл дээр та хамгийн өндөрлөгт нь хүрч чадна гэж итгэдэг үү? Итгэдэг үү? Өөртөө би хамгийн өндөрт нь хүрч чадна. Сайн байна. Гэвч харамсалтай маш олон өөрийнхөө чадвар ариас итгэж чаддаггүй. Тэгэхээр дэлхийд дээр сая улсууд яах гэж ирсэн энэ хорвоодоор яах гэж ирснээр сайн мэдэж чаддаггүй. Зөвхөн идэж уух, унтах, тийм үү хэрэгцээгүй зүйл цагаа зарцуулах. Тийм ээ тэгэхээр цөмөрөө дэлхийн түүхийг цөмөр аваад үзье. Хүн төрөлхтний түүх яаж авсан юм? Хүн хөгжсөөр л ирсэн. За жишээлбэл цөмөрөө саная л та 500 жилийн өмнө хүн ном сумаар ангар байдаг байсан. Тийм үү? Тэгвэл өнөөдөр бид нар яаж вэ? Сансар, Марс гариг руу нисгэж бэлэн болсон байна шүү дээ. Энэ хөгжил мөн үү? Мөн шүү дээ, хөгжил мөн. Бид нар хоёр юмыг маш сайн мэдэх хэрэгтэй. Бүр санаж авах хэрэгтэй. Нэгдүгээр та хүн болсны хувьд та тодорхой зорилготой түүнийгээ биелүүлэх гэж энэ хорвоо дээр ирсэн. Хоёрдугаар энэ зорилгыг биелүүлэхийн тулд танд маш их авиас чадвар, маш их хүч, нөөц танд байдаг байна. Та өөрийгөө 10-аас 20 дахин илүү хүчин чадалтай гэдгийг мэдэж байна уу? Мэдэрч байгаа хүмүүс байна уу? Байна штэ, байна. Тэгэхээр энэ бол та үнэхээр хүчин чадалтай. За тэгвэл яагаад? Энийг батлая л та. Батлах гэж үзэгдэх үү? За, та үнэхээр хүчин чадалтай. Яагаад та өнөөдөр өөртөө итгэх ёстой гэж нэгдүгээрт нь та өөрөө таны бие атом молекулаас тогтдог. Энэ атом молекулууд нь цөмийн ургуулын үр дүнд үүсдэг. Та өнөөдөр жижигхэн хотыг те бүхэл бүтэн одоо цахилгаанаар хангах чадах тийм энерги эрчим хүч. Та өөрөө таны бие хүн од. Өөрөөр хэлбэл та нарны аймагт нарны одоо эрчим энергийг тэр чигээр агуулж идэг ийм энергийн одоо ундрахтай гэсэн. Та агуу чадaltaй. Хоёрдугаар би яагаад өөртөө итгэх ёстой? Хоёрдугаарт нь таны энэ олон молекулууд боловсрох ёстой. Хаанаас вэ? За, нэг бодлого бодъё. Та цорын ганц. Яагаад? Бид нар юу гэж ярьдаг вүлээ? Зүүнний үзүүртээ будаа тогтож би болтгоо гэж ярьдаг тийм үү? Тэгж ярьдаг уу? Ярьдаг. Хідэн эсийг та ардаа үлдээсэн бай. Хідэн эсийг ардаа үлдээж гялтганч те сэргэлэнцэж чагаад хүн болчихваа. Хэд гэж бодож байна? 100 сая эсээс та төрүүлсэн биз дээ. Та үнэхэрийн чадaltaй оновчтой сэргэлэн цовоо. Та тэр нэг эсэд та гүйцэгдсэн бол өнөөдөр энэ суухгүй шүү. Тийм үү? Шууд ондоо болчих шүү дээ. Тэгэхээр та цорын ганц, та ялагч, та 100 сая эсийг ялсан байх нь шүү. Тийм үү? Үнэн. За 3 дугаар би яагаад өөртөө итгэх ёстой гэж. 3 дахь баримтыг яриа. За 300 жилийн өмнөх түүх рүү ахиад оръё. 300 жилийн өмнө хүн төрлөختөн ерөөсөө 30, дундаж наснд нь 30 байсан юм байна. Яагаад тэгэхээр дэлхийн нийтээрээ өвчин, тахал, халдвар, өсөглөн нэрвэгдэжсэн. Тэр үед хэн үлдсэн гэж хамгийн хүчтэй гентинүүд нь үлдэж чадсан. Таны өвөг дээд аав ээж ингээд та өнөөдөр хамгийн хүчтэй, хамгийн онцгой ген мөн үү? Мөн биш дээ. Яагаад тэгэхээр ихэнх нь сул дороонууд нь уучлаарай амьдрч чадаагүй байна. За та өөртөө итгэх ёстой 4 дахь баримтын талаар яриа.
За бид монголчууд бид хөх толтнууд тийм үү? Монголчууд дэлхийд 2 удаа засаглалаа тогтоож исэн. Дэлхийг байлдан дагуулж чадчихсан. Төвшин амгалан маш удаан хугацаанд амьдруулж чадчихсан уу? Чадчихсан. Нэгдүгээрт нь Аттила хаан, хоёрдугаарт нь Чингис хаан. Чингисийн үед 49 улс орн байсан дэлхийд. 44 нь бидний мэдэлд байсан. Чингис хаан үндсэндээ бүх шашныг хүлээн зөвшөөрч бүх өөрийн зөв онолоор дэлхийг жолоодж чадчихсан. Маш олон довтлогч байсан л да. Бидний юмыг хулгайлах гэж, бидний оюун ухааныг хулгайлах гэж маш олон дайн байлдал хийж ирсэн. Хамгийн сүүлийн жишээхэд бид нар Манжийн дарлал 200 жил дарлагдсан уу? Дороотлоо дарлагдсан. Гэхдээ 500 мянган Монгол үлдсэн үү? Үлдсэн шүү дээ. Энд чи бид нар олно шүү дээ. Тийм учраас та дэлхийд засаглаж ирсэн, дэлхийд өөрийнх нь ноёрлолыг тогтоож ирсэн ийм өвөг дээдсийн удам байх нь. Тэгэхээр та хэн байх нь вэ? Нэгдүгээр та маш их байгаагаас маш хүчтэй. Хоёрдугаар та 100 сая эсийг ялсан ялагч төрүүлсэн байх нь. Гуравдугаар та онцгой гэнтэй. Дөрөвдүгээр та дэлхийд засаглаж ирсэн өвөг дээдсийн удам байх нь шүү дээ. Тийм үү? Та яг нарийнтай ярил. Таны гарт одоо үзэг байгаа. Та өөрийг хэн болтыг, хаана очих, юу хийх юм? Энийг та өөрөө бичнэ. Өөрийнх нь түүхийн утсыг өөрөө бичнэ. Та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй үнд. Та хязгааргүй сав ертөнцийн үндсэн шимэн. Та хязгааргүй авьяастай, та хязгааргүй чадвартай, та хязгааргүй одоо юу гэдгийг оюунлаг,